Улсын их хурлын эрхэм дарга улсын их хурлын гишүүдээ өнөөдөр та бүхэнд улс орны эдийн засаг, нийгэм, бүс нутгийн хөгжил чухал дэмжлэг үзүүлэх дэд үтсийн салбарын нэг автозамын салбарын талаар мэдээлэл ихээр бэлтгэлээ. Өргөн удам нутаг дэвсгэртэй манай орны хувьд нийт ачаа тээвэрлэлтийн 57.8%-ийг, зорчигч тээвэрлэлтийн 98.4%-ийг автозамын тээврээр гүйцэтгэж байгаа. Хаалганаас хаалганд хүрч үйлчлэх чадвартай автозамын тээврийн хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдсээр байна. Сайн чанарын автозамын дэд үтсээр хангах асуудал нь аливаа улс орны эдийн засгийн хөгжил тулгамдсан асуудлын нэг болж байдаг. Өнөөгийн байдлаар Монгол улс нийт 112,414 км урт бүхий автозамын сүлжээтэй. Үүнээс 15.2 мянган автокилометр автозам нь олон улсын чанартай автозамын сүлжээнд хамаарч тус сүлжээний 42% буюу нийт 6.5 мянган км зам нь хатуу учиртай автозам юм а. Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт олон улс хот хоорондын болон орон нутгийн чанартай автозамын сүлжээнд дэх хатуу учиртай автозамын сүлжээг өргөдгөж бүх аймгийн төвийг нийслэлттэй хатуу учиртай автозамаар холбож дуусгах, мянганы замын хэвтэ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэх зорилтын хэрэгжүүлэлтийг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд баруун 5 аймгийг нийслэл хоттой хатуу учиртай автозамаар холбох 1030.2 км автозамын бүтээн байгуулалтын ажил хэрэгжиж байна. Үүнээс 2018 онд 345 км автозамыг ашиглалтанд оруулж үлдэж буй 685 км автозамыг 2019 онд ашиглалтанд оруулна. Олон жилийн туршид үргэлжилж улс орон нутгийн төсөв, гадаад орны зээл тусламж зэрэг олон талын хөрөнгийн их усрээр хэрэгжүүлж ирсэн Монгол улсын 21 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу учиртай автозамаар холбох стратегийн зорилт 2020 онд бүрэн хэрэгжснээр хөдөө орон нутгийн иргэдийн аж амьдрал, тухайн орон нутгийн бизнес эрхлэлтийн орчинд том ахиц дэвшил гарахаар байна. Автозамын байгууламжийн чанарын асуудал ихээхэн яригддаг. Өнөөдөр хүртэл бид бага зардлаар аль болох урт зам тавих зорилтыг хэрэгжүүлж ирсэн. Одоо бид чанарт анхаарч ашиглалтын хугацааг уртасгах, олон улсын жишгт ойртсон хийц бүтэцтэйгээр автозамыг төлөвлөх, барьж байгуулах зорилтыг тавьж ажиллаж байна. Хөшгөн хөндийн олон улсын эсэх буудлыг Улаанбаатар хоттой холбох 32.2 км, 2 урсгал 6 игнэтэй, 2 үе 10 см хучлтын зузаантай анхны хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэн холбогдох техникийн шаардлагын дагуу замын тэмдэглэгээ зэрэг ажлуудыг бүрэн гүйцэтгэж эх 2019 оны 1-р улиралд бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад хүлээн авна. Энэ автозамын үндсэн хийц автозамын хучлтын ажлуудыг эх сард гүйцэтгэж дуусгаар байна. Азийн автозамын сүлжээний H3 чиглэлийн автозамын хамгийн их ачаалтай хэсэг болох Улаанбаатар дархан чиглэлийн автозамыг 2 урсгал, 6 игний бүхий, 2 үе, 10 см зузаантай автозам болгон өргөдгөж, шинжлэх шийдвэрийг гарган 2019 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр холбогдох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Нийслэл Улаанбаатар хотын автозамын сүлжээг өргөдгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, төгжрлийг бууруулах зорилгоор хотын гол гудамж зам, төмөр зам дээгүүр гүүрэн гарц, олон түвшний огтлцол байхаар төлөвлөсний дагуу нийт 4 томоохон олон түвшний огтлцол, гүүрэн гарцын барилгын ажлуудыг бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газрын хөнгөлөлтөө зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна. Яарамгийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах, замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих болон туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 уртааш метр төмөр бетон гүүр болон Сонсголонгийн 289.4 уртааш метр төмөр бетон гүүрийг шинээр барих төслүүдийн хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг 2017 онд эхлүүлсэн. Эдгээр төслийн ажлыг 2019 онд ашиглалтанд оруулж, Гачууртын уулзуураас Налайх Чойрын уулзуур хүртэлх 20.9 км автозамын өргөтгөл шинчиллийн төслийн барилгын ажлыг 2019 онд хэрэгжүүлж эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Монгол улсын автозамын сүлжээг хөгжүүлэх стратегийн зорилтын хүрээнд тэргүүн ээлжинд аймгийн төвүүдэд нийслэл хоттой
хатуу хүчилтэй автозамаар холбох зорилт тавин ажилласан бол дараагийн үе шатны бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, үйлдвэрлэл аж ахуйг дэмжих, нийслэл орон нутгийн ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх автозамын сүлжээг хөгжүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Тухайлбал Оросын холбооны улс бүгд найрамдах хятад улс болон Монгол улсын засгийн газар хоорондын автозамын сүлжээг ашиглан олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх хэлтсэрэг 2016 оны 12 дугаар сард байгуулсан. Монгол улсын нутгаар дамжин өрөх олон улсын авто тээвэрлэлтийн үр ашигтай аюул осолгүй байдлыг хангахад автозамын дэд бүтцийн бэлэн байдлыг сайн хангах байх шаардлагатай байдаг. Монгол улс автозамын сүлжээг олон улсын стандартад нийцүүлэх ёстой. Энэ хүрээнд Азийн автозамын сүлжээний H4 хэсэг буюу баруун бүсийн босоо технологийн нийт 756 км автозамаас үлдэж байгаа хэсэг болох Ховд, Өлгий, Улаанбаашин чиглэлийн 189.7 км автозамын 103 км-ийг 2018 онд, үлдэж буй 85.7 км автозамыг 2019 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Нийслэл орон нутгийн хөгжлийг дэмжих, ард иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд нийслэл орон нутгийн чанартай автозамын хөгжүүлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа. Тухайлбал 2018 онд нийт 35.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 50 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. Автозамын тухай хуулийн шинжилсэн найруулга 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр улсын их хурлаар батлагдсан. Хууль батлагдсантай холбогдуулан дагж мөрдөх журмуудыг боловсруулж, батлуулан мөрдүүлэх ажил хэрэгжиж байна. Үүний үр дүнд автозамын салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болох ажил хийж байна. Хууль эрх зүйн актад хариуцлагын тогтолцоог наривчлан тусгаж өгснийг энэ тэмдэглэе. Улс орны хөгжилд чухал нөлөө бүхий уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хэрэгцээ шаардлага улам өсөж байгаа. Автозамын тухай хуулиар тусгай зориултын автозам гэсэн шинэ ангиллыг бий болгосон. Хууль заасны дагуу тусгай зориултын автозамыг нэгдсэн бодлоготойгоор төлөвлөх, барих, санхүүжүүлэх, эзэмших, ашиглах, засварлах, хяналт тавих зохицуултыг тодорхойлох журмын төслийг боловсруулад байна. Эдийн засгийн эргэлтэд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлд чухал хэрэгтэйж байгаль экологийн тэнцвэрт байдал, тухайн бүс нутгийн ард иргэдийн аж амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөлийг хангасан хатуу хүчилтэй автозамаар тээвэрлэлт гүйцэтгэх зарчмыг баримтлан ажиллаж байна. Автозамын сүлжээнд хатуу хүчилтэй автозамын урт нэмэгдэж, ая тухтай зорчих нөхцөл бүрдэж байгаа хэдий ч нөгөө талаар автозамын бэлэн байдлыг хангахад шаардлагадах байнгын засвар, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах үйл ажиллагаанд ахиц гарах асуудал чухал үлээ. Өнөөдрийн байдлаар улсын чанартай хатуу хүчилтэй автозамын сүлжээний 29% нь ээлжит засвар, 20% нь их засвар, шинжилгээ ажилд хийх хугацаа болсон бас зайлшгүй засварлах шаардлагатай байгаа. Мөн автозамын засвар ажилтны ажлыг жил бүр санхүүжилтийн асуудлаас шалтгаалan норматив хугацаанд нь зохих төвшөнд хангалттай хийж гүйцэтгээгүйгээс тухайн автозам гүүрийн ашиглалтын байдал улам бүр муудаж, эвдрэл даамжирч, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Өнгөрсөн хугацаанд жил дунджаар нийт шаардлагадах хөрөнгийн 36% буюу 20 тэрбум төгрөгийн хөрөнгийг засвар арчилтын ажилд зарцуулж байсныг нэмэгдүүлж, эх онд 30 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулахаар төлөвлөсөн. Энэ нормативаар жил зарцуулах шаардлагатай 55 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 54.5%-тай тэнцвүүж байна. Цаашид үүнд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Автозамын салбарын тогтвортой үр дүнтэй хөгжлийг хангах хүрээнд төрөөс автозамын талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж олон нийтээр хэлэлцүүлж байна. Энэ бодлогын баримт бичгийг боловсруулан гаргаснаар автозамын сүлжээг хөгжүүлэх, автозамын сүлжээний ашиглалтын бэлэн байдлыг хангах, чанар стандартыг дэвшүүлэх, хууль эрх зүйн орчин, байгууллага институцийн тогтолцоо, менежментийг боловсронгуйлах, хүний нөөцийн чадварыг бэхжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх зэрэг бодлого, чиглэл тодорхой болно гэж үзэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. За, Шадар сайдын гишүүнд баярлалаа.
За мэдээлэлтэй холбогдвол цөөнхийг төлөөж улсын хурлын гишүүн ардчилсан намын бүлгийн дэд дарга бүрэг дурж өгөх болно.